За сайн байцгаана өрхөмөндө телевиз үзэгчтэй. За манай Fighting Sport хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаараар үзэгч та бүхэндээ за Тайландын нийслэл Бангкок хотноо зохиогдсон Азийн тулааны спортын анх дугаар наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгээ өргөхөд бэлэн боллоо. Өнөөдрийн нэвтрүүлгийг Монголын тулааны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга за багийн хаалх дасгалжуулагч Алтан гүр үзэгч та бүхэндээ тайлбарлуулах болно. За баярлалаа. За TM Leeds Монголын кикбокс тулааны спортын хамтран Fighting Sport хөтөлбөрийг хийгээд нэлээд хугацаа өнгөрлөө. 3 дахь жилийн үргэлжлэж байна. За энэ удаа бас нэвтрүүлгээ өөрсдийнхөө боломжоор бас Тайландын нийслэл зохиогдсон Азийн Олимпийн зөвлөлөөс анх удаа зохион байгуулсан Азийн тулааны спортын наадмаас чадан бэлтгэсэн нэвтрүүлэг өргөж байна. За юуны өмнө энэ нэвтрүүлэгд мэргэжлийн зураглаач яваагүй өөрсдийнхөө боломжоор чадан хийсэн бичлэгээ хийсэн бичлэг байгаа. За Азийн Олимпийн зөвлөлөөс Азийн тулааны спорт анх дугаар наадмыг 2009 оны 8 дугаар сарын 1-ээс 9-ний хооронд Тайланд улсын нийслэл Бангкок хотод амжилттай зохион явууллаа. За энэ наадамд Азийн 45 орн спортын 9 төрөлд тулааны спортын 9 төрөлд хүчээр авахалсан байгаа сөр өрсөлдсөн байгаа. За Монголын багийн хувьд кикбокс, мутабокс, кураж, жудо боксын 4 баг оролцуулсан. За дэлгэцээр Монголын баг Тайландын нийслэлд очиж бас сонин хачинг үзэж бас аялал хийсэн байгаа. За энэ King Plaza гэж Тайландын Бангкок Тайланд нийслэл Бангкок гэдэг Тайландын 1-2 дугаар хаан бол энэ ордонд амьдарч ирсэн юм түүхтэй юм билээ. Яг Тайланд орон бол ер нь эзэн хаант улс мөртлөөс парламентын засаглалтай ийм орн байгаа. Тэгээ мөн эзэн хаан бол хэмжээшгүй их мэдлэлтэй. Эзэн хааныгаа бол дахин шүтэж хүндэтгдэг ийм ард түмэн. За Тайланд орн бол нийт 70 гаруй сая хүн амтай нийслэл нь Бангкок. За Монголын кикбоксing залуу тамирчид харагдаж байна. За тэгээд Азийн энэ анх удаа Азид зохиогдож байгаа энэ Азийн тулааны спортын наадамд Монголын кикбоксing холбоо Мишель кикбоксing төвх ач холбогдлогч эртнээс бэлтгэсэн байгаа. За 2009 оны 9 онд энэ хүү наадмыг зохион байгуулах тухай мэдээллийг хүлээж авсан. За 2008 оноос хойш ерөнхийдөө энэ наадамд их тууштай бэлтгэсэн байгаа. За 2009 оны 5 дугаар сард Монголын кикбоксing баг маань Тайланд улсыг зорьсон. 5 дугаар сард ингээд бүтэн 3 сар Тайландын үндэсний багтай шигшээ багтай хамтарсан бэлтгэлийг хийсэн байгаа. За энэ дэлгэцээр харагдаж байна. За Монголын кикбоксing багийн хувьд ихэнхдээ залуу тамирчдаас 17-8 настай юм тамирчдаас бага бүрдүүлсэн. Ингээд 8 тамирчин энэ удаа Тайланд гэж нэрлэгддэг хойд Тайландын нан хэмээх мужид Тайландын шигшээ багтай бэлтгэл хийж хэд хэдэн сорилт тэмцээн зохиосон байгаа юм л да. Тэр залуу тамирчид бол тэмцээн сорилт гэж чухал байдаг. За энэ дэлгэцээр харагдаж байна. Иймэрхүү төрлийн сорилт тэмцээнийг 6 амжилттай зохион явуулсан. За мэдээж энэ наадамд Монголын залуу тамирчид амжилт үзүүлэхэд бол чухал нөхцөл бололцоо болсон гэдэг. За ингээд Азийн тулааны спортын анх дугаар наадмын нээлттэй үйл ажиллагаа тэтгэх хүчнээр ажиллах гэж байна. За нээлт бол яа харахгүй үнэхээр гой зохион байгуулалттай болдог байгаа. За энэ нээлтийн үйл ажиллагаанаас харагдаж байна. За энд бол Азийн Олимпийн зөвлөлийн 45 орн өөрсдийнхөө тамирчид албаны хүн шүүгч дасгалжуулагч нараа Тайланд руу илгээсэн байгаа. За энэ наадмыг зохион байгуулахад Тайландын засгийн газар маш их анхааралтай авч энэ дэлгэцээр харагдаж байгаа ерөнхий сайд ABC-д Тайланд ерөнхий сайд ABC-д ахалж зохион байгуулах наадмыг зохион байгуулах хороо зохион байгуулалт ажилласан.
За талентын засгийн газраас нийт 8 сая доллар одоо зохион энэ наадмын зохион байгуулахад бол зарцуулсан байдаг. За энэ дээр одоо Монголын багийн тамирчид нээлтэн дээр харагдаж байна. Тэр Азийн хичнээн улс орны хичнээн тамирчин оролцоо тийм ээ. Манай улсын хувьд одоо багийн бүрэлдэхүүн одоо ямар ч бүрэлдэхүүнтэй очсон. Энэ Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа болохоор Азийн олимпийн зөвлөлийн 45 орн өөрсдийнхөө үүрэг эрхийн дагуу оролцох хэрэгтэй байдаг. Тэгээ энд бол Азийн 45 орн түрүү хэллээ би тамирчтай илгээсэн. За Монголын багийн хувьд кикбокс, мотобокс, жудо, кураш гэсэн 4 төрөлд тамирчтай энэ хүү нэр хүндтэй наадмад илгээсэн байна. За энэ за энэ хүү одоо Азийн тулааны наадам одоо нэр их хүндэтгэлтэй эхэлсэн байгаа. Талиандын эзэн хаан хүү хүн тааж одоо хүрэлцэн очиж одоо Азийн наадмын нээлт хүрэлцэн очсон байгаа. За мөн энэ наадмын одоо галт бамбарыг одоо үзэгч та бүхний сайн мэдэх одоо кино жүжигч Тони Жи гэж энэ жүжигчин асаасан. За энэ маань бол энэ тай боксын урлаг гэдэг одоо киногоор дэлхийд даяар одоо танигдж алдартай болсон юм жүжигчин байгаа. За утга агуулгын хувьд их өргөн одоо тийм одоо зүйлийг одоо энэ зохион байгуулах нээлттэй ажиллагаан дээр одоо оролцуулсан. За ингээд одоо ер нь наадам болгоны л одоо галт бамбар хэрхэн асах нь их анхаарлын төвд их чухал байдаг шүү дээ. За энэ удаа бас энэ галт бамбарыг бас энэ одоо эсрэг Талимбаатрыг одоо энэ манай Азийн наадмын бэлэгдэл Хануман гэж одоо сармөгчин маань даран сэнүүж байгаа. За энэ даран сэнээс нийцдэг энэ хүү одоо Азийн тулааны спортын наадмын галт бамбарыг асааж байгаа ийм одоо агуулгатай ингэж зохион байгуулсан байгаа. За ингээд одоо Азийн тулааны анх дугаар наадмын одоо нээлтийн хүмүүс галт бамбар одоо энэ хүү 9 өдрийн турш асна. За ингээд одоо Азийн 45 орны баг тамирчдын одоо тулааны спортоор үргэлжлэх байгаа. За яа харахгүй Азийн тулааны спортын наадам бол Азийн олимпийн зөвлөлөөс зохион явуулдаг наадмуудын албан ёсны наадам. За Азийн олимпийн зөвлөл Азийн тоглолт, Азийн өвөл зүүнний спортын наадам, Азийн танхимын спортын наадам, Азийн тулааны спортын наадам. За Азийн 9 орнуудын наадам гэсэн наадмуудыг одоо зохион байгуулдаг. За сүүл Азийн хүүхдийн спортын наадмууд бас нэгдсэн байгаа. За мөн Зөв Азийн наадам гэдэг. Энэ наадмууд бол үнэхээр одоо албан ёсны одоо ийм нэр хүндтэй ийм наадмууд байдаг. За манай залуу одоо тамирчид харагдаж байна. За ингээд Монголын баг, Монголын одоо кик боксинг баг бас 2 одоо төрөлд орж хүчрсэн. Нэгдүгээр одоо Равидны харж байгаа Талиандын мотобокс гэж үнэхээр эзэн орон гэж хэлж болохоор Талиандын улсын үндэсний спортоор энэ хүү наадамны одоо тулааны наадам хийсэн. Ингээд одоо Монголын тамирчин Батболд 51 кг хэмжээнд мотобоксын төрөлд одоо Вьетнам улсын тамирчинтай одоо суглаа таарч ингэж тулааны хийхээр гарч ирж байна. За тэгээ тай боксын одоо онцлогчид ийм өөрмөц шинжүүд эхэлдэг. Тулааны юм заавал энэ вакро гэсэн ёслолыг хийх ёстой. За энэ маань бас энэ уламжил талиндын одоо уламжилж ирсэн, тулаачтай уламжлуулж ирсэн ийм одоо зан үйл байгаа. Тулааны одоо бурхад тулааны онгод сахиуст одоо залбирч тийм ээ. Тэднээс одоо хур хүч одоо энийг одоо өссөн. За дээр нь 4 хүчтний бас энэ хөдөлгөөнийг хийж өөрийнхөө бэр чадлыг бас нийтэд үзүүлэх ийм өөртөө итгэх энэ одоо рингендээ тасах гэдэг олон одоо зүйлийг агуулсан ийм зам үйлийг хийдэг.